За өмнөх парт дээр эргэтэй сэрсэн нэг устгах чад баг тарахаар болсон шүү дээ тий. Өмнөх партаа санаж байгаа гэж бодоод үргэлжлүүллээ шүү за. Дүр солигдож багийнхан тарж клэр ажилдаа буцан орж хүүг үлдээсэн тосгонд 3 ёмоо устгачихсан. Даалгавар олгогч өө чи чинь 3 ёмог ямар ч асуудалгүй дуусгах шив гэж ахиж гарсныг нь анзаарсан байв. Клэр энэ бол юу ч биш. Нэрэл тэмдээ бүхэл бүтэн эргэтэй сэрсэн нэг устгачихсан хүн чинь одоо ингэж ярилгүй дээ. Дараагийн даалгавар эндээс хойд зүгт гонол тосгонд сэрснийг устгах даалгавар ирсэн. Харамсалтай нь тэр Першила биш. Гэхдээ тэр хуучин нэг оронтой зэрэглэлтэй дайчин байсан. Тэр бол саяны тулалдсан эргэтэй сэрснийг хажууд хамаагүй хүчтэй. Битэл хүчгэрээдээ бүх хүчээ гаргаж тулалдаарай. Би хөөхгүй битгий санаа зов. Раки илд савж бас толооны арга барил суралцах гэж байгаа болтой шүү. Клэр дараагийн даалгавар бол энгийн нэгэн даалгавар биш. Сэрсэн нэг устгах даалгавар. Чи намайг даалгавраа дуусгаад ирэх хүртэл эндээ хүлээж бай. Ракиг орхиж замдаа гарч удалгүй гонол тосгонд иртэл талбай дээр нь 1 км хүлээгээд зогсож байна. Түүн рүү дөхөх тусмал Клэр маш их дарамтыг мэдэрч байлаа. Клэр би баг цугласан гэж бодож байлаа. Хоёулахнаа л юм уу? Тийм ээ, чи болон би. Гэхдээ яг үнэндээ бол ганцаараа байсан ч агнаж дөнгөн л дөө. Чи бол зүгээр л нэг илүүтэй л гэж тогсогдож эхэллээ. Тэр байгууллагын шилдэг 5-ын 1 нь аль эргээд тар тэмдгийг чинь хармаар байна гэж бодтол гинт түүний ард нь шилжиж гарч ирээд чанга гिचэн тэрвч Клэр юу ч хийж чадахгүй зогсов. Тэгснээ битгий хөдөл за аль би нэг амтлаад үзчихье. Их сайхан үнэртэй юм аа. Хөгрүүн гараа хийснээ 2 3 цустай болоод гарч ирнэ. Цустай хурууга амандаа хийж үзнэ. Энэ амтыг хаан ч юм амталж үзсэн юм шиг. Чи яг бидний нэг мөн гэж юу? Ракиг орхиод явсан чи Раки түүнийг орхиогүй байжээ. Клэрийг 50 гэж илдээ суулгахад нь мэдээж болтчихно. Хэрвээ чи түүнд дахиад гар өрвөл би чамайг өршөхгүй шүү. Нөгөө шулам гайхалтай биш гэж юу? Хүний бие хуваагдах юм уу зүсгэтгэд үзэсгэлэнтэй улаан сарнай өнгөтэй цус гардаг. Би чамайг алив хөөрхөн болгоод өгөх үү хөө минь. Клэр эргээд харсан чинь нөгөө Мирегийн сануулад байсан байгууллагын зэрэглэл 4 Офилиа болж таардгийн. За одоо ч ёстой баларсан баха. Явж сэтгцтэй нөхөртөө таарчих гэжтэй. Йоо зүрх. Өө чи чинь миний тэмдгийг харчхад таниад байна уу да. Хэнээс мэдсэн юм бол доо. Гэхдээ өмнөөс түрүүнд гээд шууд хүүрөө дайрна. Клэр самбаачлан хамгаалж амждаг. Чи чинь одоо юу хийгээд байна? Хүмүүсийг алж болохгүй гэсэн дүрмтэй чи түүнийг зөрчиж өгөхийг хүсээ юу? Толгойн тасарч унах гэж байхад хин шудраг байх үдэ. Хүмүүс ийм зүйлд итгэж найдаж байдаг. Үнэхээр тэнэг юм да. Гэр чөлдөөхгүй бүгдийг нь устгахад л болно үсттэй. Энэ үнэхээр л нөгөө шидчихсэн хүүхэн гэдэг шиг л гар байна дөө. Өв нэрээ тийм жоохон тоглоом тоглолцгоё. Гэснээ Клэрийн 2 хөлийг нь өвдгөөр нь таслаад хайчдээ. Үнэхээр л хэрцгий догшин дээрээс нь жоохон сэтгцтэй санагдаад байгаа юм да энэ нөхөр. Алив дөрмийг нь сонсоод ав. Би энэ хүүтэй тулалдах болно. Мэдээж би жинхнээсээ тулалдахгүй түүний хүчинд тааруулах болно. Гэхдээ 1 минут бүрт хурд хүчээ нэмнэ. Түүний толгой ихтэй л 10 минут тисэх байлгүй. Тийм болохоор чи хүүг өгөхөөс өмнө хөлөө нийлүүлж түүнийг амар зугаатай тоглоом байгаа үсттэй. За бэлэн үү хөө минь. Тоглох цаг эхэллээ. Клэр арай ядан тасалсан хөлөө барьж аваад нийлүүлэх гэж үзнэ. Ракигийн дайралт түүнд юу болох вэ? Гэхдээ миний бодсноос хамаагүй илүү юм гэж цаг нь болоогүй ч жаахан хурд хүчээ нэмчихийгээд өөрийнхөө зохиосон дөрмөө өөрчилж шудраг бус тоглож эхэлдэг. Клэр бүр чих яарахгүй бол тэд хоёул үхэлтэй нүр тулах нь. Офилиа чи хөлөө яаралгүй нийлүүл. Тэгэхгүй бол хөл чинь нийлэхгүй шүү. Шарах чинь удах тусам нийлэх боломж нь багасна. Клэр бүх анхаарлаа төвлөрүүлж хөлөө нийлүүлэхдээ анхаарч хүүд түр санаа зовхоо мартах шаардлагатай бол. Энэ хүүг хардаа үнэхээр хөвгөлтэй юм аа. Ийм олон зүсгэтчгээд нэг ч дуу гарахгүй байна. Чиний анхаарлыг сарниулахгүй гэсэндээ тэр ч гэсэн хичээж байна. Харалдаа тэр намайг ихт өгдлүүлж байна. Та хоёр ч үнэхээр гайхалтай юм аа. Хэнийг ч дөрүүлж алах вэ? Гэтэл цаад гудамжнаас нь бас нэгэн цонхгөр нөхөр гарч ирээд та нар энд юу хийгээд байгаа юм? 2 км бас нэг хүний хүүхэд. Тэр маш амттай үнэртэж байна, өсөж байна гэснээр хуураад эхэлнэ. Энэ нөхцөл байдал ер нь л муу болж байгаа ч гэсэн манай хоёрт цаг ожиж өгөх давуу талтай. Сэрсэн нэгэн өргөн хүрээний дайралт хийхэд ямар ч байсан мэд гарсан байдаг. Офилиа гинт өөрсдөө хүү надад үлдээ гэж Клэр чигээс хөлөө идгээхэд анхаарлаа төвлөрүүл. Одоо ингэж хоорондоо тэмцэлтэй сууж байх цаг биш. Ухаан орсон хүн шиг л овоо юм ярьж эхлэв. Тэгснээ тоглосон юмаа гэд хүүг аратан луу шидээд өгчв. Энээс угаасаа тийм олигтой юм хүлээгээд хэрэггүй л дээ анханасаа. Аратан хүүг барьж аваад идэх гэж байхад Офилиа Клэрт тэр хүүг хамгаалангаа чамд тулалдах ямар ч боломж байхгүй. Боломж гарч байгаа дээр нь түүний хай. Чам шиг сул дорой нэгэн миний гараас гарна гэж байхгүй. Клэр юм очоос суллан аратан луу дайралт хийхэд Офилиа чи зүгээр нэг хүний хүүг аврахын тулд сэрчглээ гэж үдээ энэ одоо яадаг тэнэг вэ? Өнөөдөр чинь одоо ямар хацтай өдөр вэ? Хоёрын хоёр ширхэг сэрснийг нэг устгахаар болчихлоо шүү дээ. Гэж Клэрийг бүр ямар ч эргэлзээгүйгээр алхаар шийдчихлээ. Клэр Ракиг надаас маш хүчтэй барь. Яаралтай эндээс цухтах болно. Ой битгий унчгаарай гэд шууд хөдөлж эхэлнэ. Офилиа араас нь хөөх гэх үед аратан түүнийг барьж аваад тэр хүүг би дорхноо барьчих. Эхлээд чиний их зантаа үзгэнд санаа тавихаас та гэждэг. Хэдий мангасч гэсэн бас гоё хэллээ шүү дээ.
Офелиа муу аратан минь битгий бардам зан гаргаад байгаарай. Гэд юм очиж суллахад кадрт ганц хоёр дайралт харагд. Тоос бужигнаж тэр дундаас аратан Офелиаг бариад авчихсан. Чиний их цан чинь хайччихв. Ам гуйхгүй юм уу? Хэрвээ гуйвал бас өршөөж магадгүй штэ гэснэ. Толгойг нь буруу дэше хартлан мушгаад хог шиг аячихна. Аратан за нөгөө хоёрын араас нь хөөдөө. Хөрхий нэх холдож амжаагүй байх шүү. Яасан сул дорой тэнэг хүмүүс вэ? Гэсэн чинь аратны толгой тасарч газар тунлаа. Офелиа Мудурак толгой нь буруу харчихсан жигтэй босож ирээд түүнийг цавччихаж "Энд чинь одоо яг яадаг дүрвэ? Манай Клэр үнэхээр л түүнээс хол байна да. Мангас нь хүртэл түүнийг чи мангас байна гэж идэг. Клэр Раки хоёр зүгтаад ой модон дунд ирсэн байх бөгөөд хүү тандан одоо эндээс салах болно. Тэр миний Йома авраг мэдрээд хүрээд ирэх бол чи хурдан зогт. Хүү үгүй энэ л биш шүү. Би чамд тус болж чадахгүйгээ мэдэж байна л да. Гэхдээ би чамд тусламаар байна. Юу ч болж байсан хамтдаа баймаар. Өглөөс би айхгүй байна гэдэг мөн шаарчин. Манай Клэрийн сэтгэлийн утсыг нь хөндөж бацааныг бүр оцоод авлаа гэж. Ааш чинчаа. Гэхдээ би энэ хүүд бол дургүй. Үнэн нойтон хамаа шиг ер нь энэ аниме дуусахад бүгд л дургүй болоод дуусна гэж бодож байна. Клэр чи бид хоёроо хоёулаа амьд гарах хэрэгтэй. Тэр бэрхшээлээс өшөөгөө аваагүй байгаа штэ. Юу гэж тэгээл энэ мөн бацаанаас болоод дуусч байдгийн. Ямар ч байсан үнсэж үлгэж байгаад хүүг явууллаа. Клэр Йома аврагаас уллаж хүүгээс зам буруулан зүхтааж байхад хараал идсэн Офелиа араас гүйцээд ирнэ. Зүхтад нэмэргүйг ойлгосон Клэр азаа үзэхэр шийдэж эргэн харж хавцлын ирмээ дээр зогслоо. Офелиа Йома аврагаас судлаж түүн рүү дарихад Клэр эрэгтэй сэснэгэнтэй тулдаж байхдаа олж авсан авра унших техникийг хэрэглэж дарилтыг нь хааж байхад нөгөө мө хэрсвэн овч чинь шууд мэдчихдэг. Хүүх чи чинь одоо юу вэ? Харин хөөх юм биш үү? Тэгвэл одоо жинхнээсээ үзье. Гуй битгий ихнийхаар хүчээрээ. Гээд дартал түүний дайралтыг нь хаана ирж байгааг нь мэдсэн ч гэсэн хамгаалж чадахгүй байдаг. Эхлээд баруун мөр, дараа нь зүүн мөрөндөө шархавлаа. Надад босод чиг хожнэр байхгүй. Би хож нэртэй болохын тулд энэ техникийг сурсан юм. Жирэлцэх хэлд Офелиа ямар сонсогдож байна да. Гэхдээ энэ нэрийг хүмүүс мэдэхгүй л дээ. Энэ техникийг маань харсан хүмүүсийг би бүгдийг нь устгахдаг болохоор. Энэ техник нь гараа маш хурдан савж элдээ ингэж чичиргэж дайрдаг техник юм байна. Клэр чанх урдаас нь гүйж ард нь шилжиж гартал Офелиа шууд эргэж хараад баруун гарыг нь тасалчихлаа. Хойшоо ухарж байхтай хавслын ирмэг нь нурж хөл алдан урсаж буугал руу унана. Клэр гол дотроос гарч ирэн арай гэж ам ултрлаа амьд гарсандаа баярлах хэрэгтэй. Энэ шарх бол дүүрч газ гараа нийлүүлэх хэрэгтэй гэж бодож байтал чи энд байх шивдэ гэсэн танил дуу гарна. Чи намайг хуурах төглөө. Хэрвээ чи унахтаа тасалсан гараа аваагүй бол би чамайг дуусгасан гэж итгэх байлаа. Чи мэдэх үү? Клеморчууд бид хоёр төрөл байдгийг мэдээж бид бүгд тасалсан биенийхээ хэсгийг нийлүүлж чадна. Эдгээр хугацаан дээр нь л ялгаж байгаа юм шүү дээ. Хамгаалтын төрөл бол тэр дорн нь эдгэж чадна. Чи бол тулааны төрөл юм байна. Хагас хүн хагас Йома босноос хойш өөрсдийн биедээ анхаарал хандуулж хамгаалалгүйгээр зөвхөн өрсөлдөгчөө хэрхэн буулгаж авах талаар боддог. Энэ чинь л тулааны төрөл болох бид шүү дээ. Тийм учраас чиний энэ жижигхэн мэхэнд юу гэж хурдах вэ дээ? Чи арай намайг гараа нийлүүлэх хүртэл чин хүлээнэ гэж бодсон юм биш үстэй. Тасарсан гарыг нь эл дээрээ зоож аваад дээш хідэн юучгүй болсон жиргээд хайчихлаа. Клэр маань ингээд дахиж ил татгаж чадхааргүй болчихоо. Ойн гүнээс нэгэн хөлийн чимээ ойртсоор. Клэр үлдсэн нэг гар олох зүүн гартаа сэлмээ хатгаж түрүүний Раки шиг л ухаанаа алдсан дайралтуудыг хийж эхэлнэ. Офелиа өршөөлгүй ар нурууг нь завчин Клэр бууж өгөлгүй зүүн гараа сэлмдүүгээ явуултал Офелиа үнэхээр сайко шар юм аа. Клэр илдээ барих боломжгүй боллоо. Нууцлаг нэгэн ард нь гарч ирснийг Офелиа энэ мөчөд л анзаарав. Эрт үеийн мэдрэмж төрөөд хүрээд ирсэн хоёуланг чинь танихгүй юм байна. Чи хэн бэ? За хэн байх чинь нээгч тийм хамаагүй л дээ. Хөгжилдөж байхад минь саад болсон болохоор чамаагч гэсэн ална. Клэр зогт. Тэр аюултай болохоор хурдан зогт. Чи чинь Офелиа жижигхэлдэг техникээрээ нууцлаг нэгэн рүү дайрлаа. Орчин үеийн клеморууд энгийн хүн рүү дайрдаг болоо юу да. Офелиагийн нууц техник нь ёстой үйлчилдэггүй. Зүг зүгээр зогсож байхад нь сэлмэн харшаад байлаа. Нилээд гайгүй тулааны арга байх чинь тэгэхээр чи дээгүр зэрэглэлтэй нэгэн байх ёстой. Гэхдээ үүний хажууд бол наадах чи юу ч биш. Хүүхдийн тоглоом л гэсэн үг. Бардам Сайко Офелиаг буулгаж авсан. Тэр нууцлаг хүн бол тийм ээ. Хурдан элд Илена байсан юм. Дүр шилжиж Клэрийн зүүн гарынх нь алга нийлчихсэн. Баруун гар нь харин байхгүй чигээрээс ирлээ. Елена гаднаас жимс ногоо барьчихсан чи зүүн гараа нэгтгэхэд ухаан алдсан. Тим шарх авчихаад бас гайхалтай юм а гэж идэг. Клэр Еленагаас хэд хоног өнгөрчөв? Тэр яасан бэ? Юу болоод өнгөрчөв? Елена жоохон гайхснаа. 7 хоног өнгөрсөн. Чи юу ч идэж байгаагүй хурдан тамир танхигээ сэлбэж аваад босоод ир. Клэр миний элд хаана байна? Хурдан явахгүй бол болохгүй гэж өвчгнөхөд. Елена чи амьдралаас хурдан явмаар байгаа бол би чамайг яг одоо энд явуулаад өгье үстэй дарна. Чамайг хөөж байсан хүнд би хүнд бэртэл өгсөн ч гэсэн тэр амьд байгаа. Чи одоо үлдсэн гараараа тулдаж сур. Одоогор чи хэнийгч дийлэхгүй үнэнтэйгээ эвлэр. Клэр тайвширч авчирсан зүйлийг нь идчихээд сэтгэл санаагаа тайвшруулж хаад гараад ирлээ. За би нөгөө Мир яг яагаад хамгийн хүчрэх нь миний урд зогсож байгаа юм шиг санагдаж байна гэснийг
Одоо тайлбарлаж өгье. Клэр Тересаг өгсний дараа түүний бие цусыг надад өгөөч гэж гуйсан да. Тэгэхээр тэр өөрийнхөө биеийг Клемор болгоход ашиглаагүй. Тересагийн биеийг нь харин Клэр залгсан болж таарж байгаа байхгүй юу? Тийм учраас Мэриад хамгийн хүчтэй юм шиг мэдрэмж төрсөн. Одоо харин яагаад хамгийн сул дорой Клемор байгаагийн шалтгаан нь Клэрийн биед өөрийнх нь хүний биеийн эс, Тересагийн хүний биеийн эс байгаа болохоор тэр бусад Клеморуудчиг хагас Ямо, хагас хүн биш. Энгийн Клеморууд 2-1 байдаг бол манай хүний болохоор 4-1 юм байна л да. Тэгэл бусдаасаа илүү сул дорой байгаа. Ерөнхийдөө хамгийн хүнтэй ойрхон бие физиологтой Клемор болж таарж байгаа гэсэн үг байхгүй юу? Одоогийн жан Пришилагийн эсрэг ямар ч уламж байхгүй. Тэр сэрснэгийн дундаач хүчтэй. Одоогийн нэг оронтой дугаартай дайчид ч дийлэхгүй. Түүнтэй би нэг л удаа зулдаад гараа алдсан. Тэр үед би юу ч хийж чадахгүйг ойлгосон учраас үхлээ хуурамчаар үлдэж байгууллагын хаанаас ч олохгүй газарт очиж нуугдсан. Өөрийнхөө юм хүчээ дарж өдийг хүртэл амьдарсан. Олон жил нуусан учраас бусад дайчид илрүүлж чадахгүй. Тэр үед амссан айдас одоо хүртэл миний толгоноос салаагүй. Чи ийм байсан ч явах уу? Яагаад ингэтлээ зөрүүлээд байгаа юм? Тэрээс бол миний амьдралын бүх зүйл байсан. Надад босон зүйлийг мартаад энгийнээр амьдрах хүч байгаагүй. Баяр баясгал аз жаргалыг хизэхэн байсан ч мэдрүүлсэн. Тийм учраас би заавал түүний өшөөг авна. Елена хураасан түлэн дундаас сэлмийг нь гарган өгч сонс Клэр. Чамд би хурдан элдний аргыг зааж өгөх болно. Дүр солигдож өвдөж байна. Өвдөж байна хаа. Та үргэлж намайг хамгаалдаг байсан шүү дээ. Гэж үйлсээр Офилос ирнэ. Энэ үйл явдал нэг нөхрийг санагдуулж байна уу та нарт? Тийм ээ. Яг л Першилагийн замаар алхаж байна. Ялагдлыг хүлээн зөвшөөрч чаддаггүй өөрийнхөө зөв гэж зүтгэдэг нөхдүүдэд хэлэхэд сургамжтай үйл явдал болж эхэлнэ шүү одооноос. Сэтгэл зүйн доктортой биш, илэрсээр байгаад хязгаараа давах болно. Юу вэ? Ямар сайхан мэдрэмж вэ? Бас л танил үг. Өчигдөр авсан шарах маань зүуд юм шиг л санагдаж байна. Гэхдээ жаахан өлсөд байх юм гэд дотор идмэрч юм шиг. Бас л танил үг. Нөгөө талд Елена Клэр хоёр бэлтгэлээ эхэлсэн байв. Хурдан элдний нууц арга бол бүх Йомо хүчээ гартаа төвлөрүүлж нэг гар нь дангаараа сэрж буй зэтлийг хэлж байгаа юм. Ерөнхийдөө хагас сэрж байна л гэсэн үг. Бэлтгэлийн үеэрээ Клэр ядаж байсан ч хамаагүй үргэлжлүүлнэ гээд байдаг. Манай энд дэгж байгаадаас айгүй зөрүүдээ. Нөгөө Ракигийн араас нь санаа зовоод л байгаа л та. Елена бэлтгэлийн үед амралт дадлагыг 50-50% харьцаатаагаар барьж явахгүй бол үр дүн өгөхгүй. Амралт ч гэсэн бэлтгэл явж усанд ороод амар. Елена дунд өөрийнхөө дайчин байсан үеийнхэн хувцсыг бэлгэлж зүүн гар нь байхгүй ч гэсэн ядаж чинийгаас дээр авдаа одоо надад хэрэггүй гэдэг. Чи Тересаг өөрөөсөө өгсөн гэж бодож явдаг үстэй. Тийм ээ. Тэр чамаас олж өгсөн. Чамтай очирснаас хойш төвний дайчны чадвар нь буурч улмаар Пришилад алуулсан. Энэ бол бодит үнэн. Гэхдээ би хэдий богино хугацаанд ч гэсэн түүнийг аз жаргалтай байсан гэдгийг ойлгосон. Бүгдийг нь үл тоож чамайг л сонгосон. Гоолон тосгонд үхсэн сэрсэн нэгний цогцон дээр нэгэн шулам ирсэн дүрсийг нь харууллаа. Тэдний араас л явж байгаа л та. Одоохондоо бол тодорхойгүй. Бэлтгэлээ хийж байхад Клэрт нэг л дэвшил гарахгүй байлаа. Би чамтай харьцуулахад хэр сурсан бэ Елена? Хурдан элдний аргыг сурахад бие сэтгэлийн тайван байдал маш чухал байдаг. Чиний дотор үргэлж гал ассаар байна. Би буруу бодож чамд энэ арга тохирохгүй нэ гэлэр. Чи 1 минутаас удаан хэрэглэж чадахгүй. Чиний хурд минийхээс 10 дахин удаан байна. Чи өрөөсөө сурч чадахгүй байна. Гэхдээ чи чадах бүхнээ хийсэн. Чамайг магтах хэрэгтэй. Али босоо зогс. Клэрийн баруун гарыг нь ухарлаа тасалчихлаа. Шаргач нь идэгчсэн болохоор шин шарах гаргасан юм. Елена өөрийнхөө сугандаа элдээ шургуулад өөрийнхөө гарыг тасалчихлаа. Салалтын бэлэг үүнийг ав. Энэ гар чамд байвал хурдан элдний техникийг ашиглахад илүү амар байх болно. Би тулалдахгүй болохоор надад хэрэггүй. Хэрэггүй болоод юу нь удаж байна. Наадгаа хурдан аваад амьд үл. Чиний хүчин зүтгэл бол Тересагийн амьд байгааг нь нотлоо. Нэг юм шийдэж ядсараа түүний баруун гарыг нь авч өөртөө нийлүүл. Клэр бэлэн болж бүх зүйл дууссаны дараа буцаан өгөхөөр ирэх болно. Тэр болтол амьд байж байгаараа Елена. Санаа бүү зов. Би тийм ч амар өгөхгүй. Алив замдаагаар. Клэрийг яг явсны дараа Голон тосгонд сүйд ирсэн Клемор Еленаг олонд ирсэн байх ба түүний араас байгуулгын тушаалаар цаазаар авахар хөдөлж байжээ. Түүнийг Рафаэла гэдэг байгуулгын номер 5. Гэхдээ Елена яагаад ийм хүчтэй хүн дугаар 5 байдаг вүлээ гэж гайхаж байдаг. Елена тэгж мэдэрсэн гэхээр аимшигтай хүчтэй гэдэг нь бол тодорхой. Гэхдээ энэ анимын турш дуусан дуустал түүний хүч мөн Еленагийн үгсэн хэсэг нь нууц хэвээрээ үлддэг. Түүнийг дуусгаж байгаа хэсэг нь гардаггүй. Клэр ойд явж байгаад нэг хачин аавраа мэдэрнэ. Гай газар дороос гэж нөгөө сэрсэн Офилия гараад ирнэ. Клэр гайхаж сэрсэн нэг нь гэсэн үг амнаасаа гаргасан чинь юу хаана вэ? Битгий надаар худлаа тоглоод байл та гэж авч яадаг. Өөрийгөө бүр сэрсэн гэдгээ ч мдээгүй явж өгч. Чи чинь яг хүн биш үсттэй. Чиний гидснээс чинь жаахныг л идчихье. Аливлдээ битгий хөдлөөд бай. Хамсаад л үзчихье. Офилио дайрч ирээд түүний цохилтыг Клэр хамгаалахад сони юм да. Чиний хурд хүч ихсчихсэн байна. За энэ ч яг гэснэ гидснээс нь хазаж өмөх мах амандаа хийснэ. Ямар сонин муухай амттай юм бэ? Алив дотод талыг нэг амсаад үзийгээд нуурын ус руу гуйдлаа. Клэрийг дарж уул нь амьдаар нь идмээр байсан юмсан. Сонголт алгадаа.
Өхүүлж байгаад л итгэхээс Гэлеморч усанд живж өхнө гэдэг бахархууштай зүйл биш шүү гэж өнгөрч байснаа. Усны тусгалд өөрийнхөө зарыг харцдаг. Тэгснээ сэтгэл санаа нь докторгүй болох үеиг Клэр ашиглаад нэг гарыг нь хурдан ил дээрээ завчаад уснаас гараад ирнэ. Чи миний гаранд юу хийчих вэ? Чамаас л боллоо. Чамаас л болж миний ах өгсөн. Эдэргээд бүр илэрч өгнө. Энэ одоо байгууллага гэдэг нь айчин болгож сонгож авахдаа хоёр төл сэтгцэн эмэгтэй гаруудыг шалгаж байж аммаар. Сэрчээ дандаа эргүү юм ярьж лай олж авах ерөөсөө. Клэр хурдан элдний техникээрээ үлдсэн нэг гарыг нь бас тасалчихлаа. Чи чинь одоо хэн гэгч новшин вэ? Байгууллагын дугаар 47. Тересагийн биеийг Еленагийн баруун гарыг хүлээн авч ганц эвэрт мангас Пришилагийн толгойг авах. Нэг нь чиний өмнө зогсож байна. Уучлаарай. Чиний сүнсийг би авахулна. Яа бас л хүчтэй болсон гэсэн шиг кул болсон байгаас дагаад Сэрсэн Офелиа юугаа дэмэрээд байгаа юм гэд зайны дайралт хийсэн боловч Клэр түлжлэхгүй түүнийг нь хамгаалаад зогсохгүй биед нь хохирол учруулна. Еленагийн гар түүний бие нэг хэсэгээ биш болохоор одоохондоо сайн удирдах сураагүй илтэй алдна. Офелиа уснаас өндөж босч ирээд их биеэрээ дамжин сүүлэн дээрээ гарч ирнэ. Сүүл хэсэгтээ бараг л хүн болоод гараад ирчихдэг. Би сүүл хэсэгтээ бүх хүнийхээ хэсгийг бүгдийг нь төвлөрүүлж өглөө. Нэг үгээр бол энэ миний сул цэг. Би чамд нэг тоглоомын санал тавья. Хэрэг чи миний их биеийг сүүл хүртэл нь сэрэлгүйгээр цавжиж чадвал чи хожино. Чадахгүй бол чи сэрж ганц эвэртийг устгаж чадах боломжоо алдна. Намайг устгавал би чамд өөрийнхөө хүслийг итгэж хүлээлгэнэ. Сонирхолтой тоглоом байгаа үстэй. Клэр түүний сүүлнээс нь дайрч эхэллээ. Офелиа тэр үнэхээр тэнийг юм аа. Миний хэлсний тоолгүй шууд над руу дараад ирэхэд болох байтал юунд ингэж итгэж найдаад ийм үйлдэл гаргаад байгаа юм лөө. Энэ үед хүн байх ахынхаа дурсамжийг бодж байдаг. Ахан түүнийг хамгаалаад харин өөрөө Пришилагийн үдийн цай болчихжээ өөрхий. Би түүний тоглох дуртаач шудраг байж чаддгүйг нь мартчихаж. Сэрэлгүй дайралтаа хийж байгаа Клэрийн урдаас асарсан биенээсээ хідэн хатгуур гаргаж ирээд Клэрийг сэр бичглээ. Тэснэ чи юу хийгээд байна? Хэрвээ чи ингэж өгчихвөл чамд итгэж найзсан хүмүүстэй юу гэж хэлэх гээд байгаа юм? Өшөө илүү хичээгээч гээд бүр урам хайрлаа. Бүр ойлгохоо байцлаа энийг бүр. Клэр Тересатай өнгөрөөсөн жаргалтай, гунигтай дурсамжаараа өөрийгөө цэнэглэж, өргөжлүүлэн энэ удаа бүр хурдтай завшиж түүний сүүлэнд хүрч чадлаа. Тэр чи чадлаа шүү дээ. Алин хурдан намайг дуусгав. Тэгэхгүй бол би өөрийгөө сэрээчих шүү. Бас түүнийг заавал ганц эвэртийг ялаарай. Үгүй бол би уужилж чадахгүй шүү гэдэг. За ямар ч байсан сайнч бай, мууч бай, Сайка Офелиа бол өглөө. Аль нь яг жинхэнэ өөрөө юм ялгах малгах. Ямар ч л байсан тэд нэг өстөнтэй болж таарлаа. Part 4 төгсөв.